Hey, YouTube найзны Бука байна. Манай шинэ бичлэг тавтай морил. Өнөөдрийн бичлэг болохоор миний яаж нүүр буддгаа харуулна. Тиймээс надад нүрээ будна. Тэгээ бас миний яаж модель босныг би та нарт тайлбарлаж өгнө. Тиймээс get ready with me. Тэгээ бас яаж миний модель босныг үзмээр байгавал keep on watching. Хамгийн түрүүнд би болохоор усанд орсон тиймээс өсөж байгаа наатан байгаа. Тэгээд нүүрний арчилгаа хийсэн. Тэгээд та нар би яаж ингэж нүүр арчилдаг вэ гэдэг мэдмээр авал би тусдаа нэг бичлэг хийж болно шүү. Та нар тэгээд миний skincare routine-ийг үзмээр авал доор комментлж болно. За хамгийн түрүүнд би foundation би Maybelline Fit Me Matte and Poreless foundation хэрэглэдэг. Тэгээ Real Techniques YouTube дээр гарын дээр ингэж түргээд. Энтэн дүү ингэж foundation тавиад. За, юус яриа гэхлээр би яг хамгийн анх би болохоор өөрийгөө ер нь хизээж модель болно, эсвэл модель үргэлж тиймэрхүү юм хийн гэж юусаа бодоагүй. Уусаад би өөрийгөө ерөөсөө модель гэж тооцдог гэх юм уу? Яг л би бас нэлийн намхан. Би 1.65 м. Тэгээ яаж би өөрийгөө ерөөсөө модель болно? Тийм ерөөсөө боддог болохоор тийм угаасаа ингэ нэг сонирхоогүй. Тэгээд яг хүмүүс надад болохоор ингэ чи ингэ модельхгүй муу ингэ чи ингэ модель болох ингэ яг ингэ модель болох царайтай бариад ингэ надад дэгдэлдэг. Би болохоор тэрийг нэг яг баялаа марлаа гэж дэгдэг болохоос би тэрийг нэг тоодог байсан байхгүй юу? Тэгээд би 2018 онд би яг Монголд зуны амлалтаар ингэ очсон. Тэгээ би болохоор ингэ ээж аваасаа ингэ 2-7 өдрийн өмнө төрүүлээ ингэ очсон байхгүй юу? Тэгээд тийм ингэ ганцаар байсан. Тэгсэн чинь ээж аваа ер нь нэг өдөр залгаад тэгээ нэг аавын нэг таньдаг их болохоор залуу хата модельсэн. Тэгээд одоо хүүн бас модель болж байгаа гэд тэнийг юм тэмцээн байна. Тэгээд тэрэнд оролцох морсоор асууж мэдгүй эсвэл өөр бараг асуусан баха. Тэгээд намайг нэг юм одоо моделийн тэмцээнд оролцсон. Би тэгээд нэг санахгүй мөртлөө тэгэл за 100-аас тэгэл намайг ингээд бүртгүүлээ. Тэгээд мөнгө зүнгийн ингээд төлцөн болох би тэгэл за 100-аас оролцъё гэж бодоод тэгэл яг намайг 100 Монгол дахад надад руу залгаад би битгой чамайг ийм тэмцээнд оролцсон шүү гэд залгаж ирсэн. Би тэгэл окей. Тэгэл яг 9-10 сараас яг тэр тэмцээнд нэлээд тэгээ тэр тэмцээнд нэг том байгаагүй маа. Нэг амар сүртэй том байгаагүй. Тэгээ бас оролцож байгаа хүмүүс нь ч бас нэг сүртэй амар гоё модель байгаагүй гэх юм уу. Тэр тэмцээн болохоор зүгээр яг уул юу бөөнөрөө тэгэл цуглараа тэгэл зураг авалт болоод тэнийг яг нэг 3 удаа зураг авалт болоод тэгээд сүүлийн нэг 3-4 уулзаад бид нар одоо шоу бэлтэх гэж ингээл тэгэл одоо яаж алах уу ингэх үү гэл тэрийг ингээ бэлдсэн. Тэгээд тэр тэмцээл бол жоохон одоо буцаа бодоход жоохон худлаа. Тэр зохион байгуулж хүнс нэг ер нь зүгээр хүмүүсээс мөнгө авахгүй ч тэгээ ер нь тийм тэмцээ зохион байгуулсан гэх юм уу. Тэгэл яг би тэр үчинд 17 тайс. Тэгэл яг зураг авмаа болоод тэгэл финал шоу болоод тэг бид нар ингээл өөр янз бүрийн хувцас ингээл хүмүүсэл ингээл catwalk дээр ингээл алт. Тэгээд яг хоёр шаналтай байхгүй юу? Нэг нь болохоор яг одоо ингээд шүүгч нь ингээд сонгодог. Одоо үзэж байгаа хүмүүс нь ингээд саналаа өгөөд тэгээд тийм одоо бас тийм мэдсэн ингээд нэг ялагч байгаа байхгүй. Тиймээс ингээд хоёр ялагчтай эмхтэй ойлно. Тэгэл яг тэр шоу нь болоод уушуу 8 гоё болсон. Тэр шоу нь болоод тэгэл яг хамгийн их яг одоо үзэгчнийхээ одоо ингээд шагналыг ингээд өгөх гээд ингээд яаж аахгүй юу? Тэгэл яг бид нар ард ингээд хүлээгээл яг хэний яг би болохоор ингээд
кандидат номер 4 байсан. Тэгсэн чи эхлээд үзэгчдийнхээ шагналыг ингээд гардуулсан чи номер 4 гэдэг ингээд би хажиж байхгүй юу? Би тэгэл ингээд сонсчод амар баярсан гэсэндээ өө зааз би ингээд хажуугүй юм байна гэж бодоод тэгэл тайзан дээр гараад цэцэг мүцэг аваад тэгэл ингээд амар баярлал байгаа л би л эртөө өнөөхөө бас яалагчид ингээд гардуулах гэдэг юм. Тэгэл манай презентатор амар их ярьдаг хөөх. Тэгэл яриад тэгэл ингээд яг ялагчааны тодорхойлж гэл баах юм яриалсан. Манай ялагчтай амар ингээд юу бид нэг ялагчид ингээд царай барыг харж ингээд сонгодгүй бас ингээд характерыг харж тэг хүмүүсээ яаж харьцаж чинь яаж ингээд хүмүүстэй ажиллаж юм чинь ингээд баах юм гэл яриал зөв. Би яг ингээд за энэ охиныг бодсон мэт энэ яг хожих бах та гэж дотор бодоод баахан ингээл ярьж нэ буцаад кандидат номер 4 гээд би тэг бүр ингээд шок нар what the fuck би ингээд хоёр шангилын хоёуланг хатцсан. Тэгэл амар баярлал. Манай ээж аваас манай ах トゥ нар бүр гэж харалтаа фока гэх. Би тэг ингээд хоёр шангилын авдээ. Тэгээ гоё мэдэрсэн. Би өөрөө ерөөсөө тийм модель лидер гэж болно гэж юусэн боддоогүй. Тэгээ нэг тийм тэмцээнд ороод ингээ хоёр шагналын хоёулыг авангуу бас за окей maybe I can тэг нэрэ болох юм билүү хин мэдх юм гэж бодоод тэгээд яг ялагч нь болохоор нэлээ олон юм авд юм аа. Би болохоор нэг юм хоёр юм палаж авсан. Тэгээ бас баахан зурагч дээр ингээд зураг авч болох тийм одоо тэрийг үзүүлээл зүгээр ингээд зураг авах болж болно. Тийм нэг 3 4 зураг авч тэр зураг авах юу тэр бон тэгээд бас хоёр хүний тийм уул руу явах аялал нэг 7 өдрийн тэгээ бас усанд ингээд усан доор явах ингээд тэгээ баахан тэмцдэг юмнууд ингээд өгөөд тэгээ харин ингээд үзэгчдийн ингээд ядагчлахаар бас ингээд тиймэрхүү ингээд одоо зураг авалт дээр ингээд зураг авахулж болох юмнууд тэгээ бас дараагийн жилийн юун дээр өнгөө оролцох гэсэн юм байна. Би тэг ингээд хоёулыг нь хацуулахаар тэгэл хоёулыг нь аваад тэгэл би ялаад тэгээд нэг сүртэй юмнууд болоогүй. Зүгээр яг бид нар зурагч дээр ингээл хэд удаа зураг авахулсан. Тэгээ бид нар аялал руу явах гэсэн чинь амжаагүй харамсалтай. Тэгээ нэгэн болоогүй. Би зүгээр амьдрал сургуульд явал. Тэгээд яг дараа жилээс би тэгээ өнгөө оролцоод дугаасаа ингээ яг адилхан авч ирээд миний өмнөх жил яг юу үзчихсэн юмнууд бүгдээрээ адилхан би нэрээ бодгоомж concealer тавьсан. Maybelline eraser яг эндээ нүднийхэн доогуур хамран дээр энүүгээр улаад болохоор эрүүн дээрээ тухан дээрээ тэгэл бленддэл одоо болохоор би Laura Mercier гэдэг translucent powder таган дээр нь тавиад тэгээд ийм нэг спонжоор нүрийг пудэрдэж байна. Тэгэл дараа жилээс буцаал оролцоол тэгэл яг одоо миний үздэг юмуд адилхан хийдэг юм. Гэтэ энэ жил дараагийн жил оролцож байгаа хүмүүс арил дээрээс л да миний бодлоор бол. Тэгэл яг адилхан тэгэл 3-4 удаа уулздаг зураг авалт хийгээл тэгэл яг 3-4 уулзч тэр шоугаа бэлдээл. Тэгээ шоу болоод энэ л болохоор Марокко хэмжтэй ингээд хийдэг палажнууд амар гоё. Тэгээд хүн болгонд ингээд өөрт нь ингээд нэм тийм амар гоё палаж нэг бэлдэж байгаа байхгүй юу? Бид нар өөрсдөө яг ингээд тэр дэлгүүрт нь очоод тэр одоо загвар тэр хувцсыг нийтэж эмчилгээ хоёр бүгд нь ингээд тохируулаад ингээд нэг палаж сонгоод тэгээд надад бол амар гоё нэм цэнхэр палаж надад амар гоё цэнхэр палаж бэлдсэн. Тэгээд яг одоо юу юм бэ? Бид нэрт ингээ өмсүүлж байгаагаар бас өөрт нь ингээ реклам баггүй юу? Тэгээ яг
бидрээс ингээ нэг охийг өөрөө ингээ нүрээ будаад ингээ бэлтэнгээд тэгээ яг шоу дээр би болох ингээд яг шоу өдөрн дээр ингээд амар ингээл нүрээ будаад амар өөрөө амар бэлдсэн байсан чи орж ирснээр за чамайг ингээд намайг ингээд сонгонгуудаа шууд арт руу авч онгуудаа миний бүгдийг хайрлагангуудаа миний нүрээ буцаа ингээд шинээр будаад тэгэхээр ингээд надад тэр нэг таалагдаагүй яадаг бол би ганцхан тэр палаж бас өөр баахан хувц ингээд өмсөхсдээсэн тэгсэн чинь миний палаж цэнхэр болохоор миний нүд мүдэг ингээд амар ингээд цэнхрээр буцсан. Тэг миний өсөө бүр ингээд амар ингээд буржлах бүр ингээд амар ингээд овоолцсон. Яг палажинд ингээд тохируулаа ингээд миний нөр бод яаж яах ингээд өөр юм араб болохоор ингээд арабчууд амар нөрөө бодсон шүү дээ. Яг тийм стилээр ингээд миний нөрөө бодсон би тэгэл жоохон тэр өдөр яг бодгонаасаа бодог гэснээс болж жоохон би яг өөр ингээд одоо яг өөр шиг мэдрээгүй гэх юм уу шал өөр хүн юм шиг тэгээд нэг өөр ингээ өмсөх хувцсан дээр ерөөсө тохироогүй. Тэгэл catwalk-н дээр хийдэг удаа гэл уус хувцсан үзүүлээ. Тэгээ яг хамгийн сүүл чинь тэгээд тэр гоё палаж өмсөл тэгэхэд аим гоё байсан л да. Угаасаа тэгээд тэр нүүрний бодол тэгээд өс мөсөл яг тэр палажинд тохируулахаар яг тэр палажин дээр амар гоё харагдаад би тэг ингээд өөр охтуудаас арай ингээ тийм арай үнэтэй арай гоё палаж өмссөн. Тэгэл тийм болоо би тэгээ хоёр дахь оролцож болох би мэдээж хажуугүй. Тэгвэл бас муухай. Тэгэл тэгсэн. Тэгэл дууссан. Тэр угаасаа нэг 12 сард дууссан байна. Тэгэл байжсэн би тэгээ сургууль Монголд яваад ажил төлөөгээл. Тэгсэн чинь над руу Instagram-аар нэг одоо бас нэг моделийн юм тэмцээ над руу ингээ бичээд ингээд ингээд чи ингээ бид амар таалагч юм чи тэгээ ирж кастинг ингээд юу хийгээрээ тэгээд манай тэмцээнд ингээд оролцоороо гэх нэг тийм хүн бахан битцсэн. Би тэгэл ингээл харж Instagram-ыг харчаал ингээл оролцох байхгүй гэж бодоод тэгсэн чинь яг тэр кастинг өдөр нь болохоор би яг тэр өдөр ажилдаа би тэгээд зад ажилдаа юм жугаасаа очихгүй гэл. Тэгээ би уучлаарай би ажилдаа ингээ орч чадахгүй нэ гэсэн чинь ингээ чи хэд хүртэл ажилдаа ингээ тэр би 7 урт ажиллаа гэсэн чинь зүгээрээ бид нар ингээ 10 хүртэл байна бид нар чамайг хүлээж игээд тэгэхээр бүр ингээ яалцчих болоод за окей угаасаа тэгэл үнэхээр болох юм болно гэж бодоод тэгэл ингэж бүр өөрөө ингэж асууж байгаа юм чинь тий оролдоод үзье гэж бодоод тэгэл би тэр өдөр нь ажилласаа тараад бүр гэс дээр зүүнийг хувцас солил яг л би заавал хар хувц өмсөхтэй хар дүүгэл тэгээ бас усны хувц өдр тэг би бүр гэс гэртээ ирээл хувцас солил миний нүрний бодог бүр амар муухай өдөржөнгөө ингээ ажилласан болохоор тэгээд амар юу манай ажлаар амар халуун тэг бодог бүр уусцсан тэгэл за яг угаасаа л амар бодох шаардлагагүй юм шиг ер нь жоохон натурал байх нь тэгэл яг миний амьд хотоос ингээд арай хол харж байгаа хол тэгэл манай аав намайг хүргэж өгөөл тэгэл очсон ч бас ингээд бас миний өмнө оролцож байсан тэмцэнээс ингээд хамаагүй өөр ингээд чанар нь ингээд арай өөр шууд мэддэгтэй тэгэл намайг харчвал тэгэл би яг ингээд хар хувцастайгаа catwalk ингээд яг ингээд 3 ингээд шүгж авахгүй юу ер нь 3 суудсан. Тэгэл catwalk алхаал тэгэл надаас ингээл хитэ асуулт асуугаал ер нь ингээл миний нэр хиттэй тэгэл яг юу хийдیں۔ Өмнө ингээд модель ажил хийж ирсэн үү гэдэг гээл би тэгэл өмнө ингээл ийм бас тэмцээнд оролцож ирсэн ингээл гэж яаж барил. Гэтэ би ингээд яг жоох ичимхий явахгүй тэгээ жоох ичээд жоох чимээгүй. Тэгээд яг хойш хүн дээр болохоор ингээд усны хувц өмсөхтэй. Тэгээд тэр одоо зөвхөн байгуулж эрдөө өндлөх ингээд давуулаад ингээд тэр хувцсны өрөөлөө ингээд одоо чи энд ингээд хуцаа сольж болно ингээд тэгээд тийш явж байхдаа ингээд надад бүр амар ингээд бараг л чи баг орондоо гэсэн тийм ингээд мэдрэмж төрүүлж байгаа надад ярьж байгаа гэсэн бас ингээд манай ийм тийм баггүй юу тэгээд чи ингэвэл ийм болно тэгээд тэгвэл тийм болно бид нар ингээд өөр тэмцэнээс ингээд шал өөр ингээд бид нар ерөөсөө тэгж мөнгө зүүн гэж асуухгүй яг та нарын төлөөл явна мөн гэх амар ингээд яриа би тэгэл гайхаад окей та нар намайг авах юм бол тэгэл болно шүү гэж бодож байгаа юм чи. Тэгэл
Хоёр дахь хүн дээр ингээд усны хувцас би болохоор зүгээр юм нэг юм бэринг сууд өмсөс байхгүй юу. Тэгэл кетог алхаал. Тэгэл окей намайг харж байгаа окей гэж хувцас олж болно гэл. Би хувцас олж ирээл буцаа ирсэн чинь шууд гар үл. За баяр үргийг ингээд чи ингээд тэнцчлээ. Тэгэл би ингээд баярлаа. Яаж ч яг ингээд би очсон чинь нэг аагүй би яг орж ирсэн чинь нэг өөр юмхтэй ингээд бичсэхгүй яг ингээд дүнгиж кастинг хийгээд ингээд явж байгаа тэр их амар өндөр зөв амар гоё битээ. Бараг метр 80 маяг амар өндөр. Би тэр их чиг харж уух заа. Бүтггүй байна дөө гэж байна. Тэгэл баяр хүргэе гэдэр гэлтэл ингээд контрактыг ингээд уншаал. Гар үсэг зүрэл намайг шууд хэр өндөр ингээд тийм би сайн мэдэхгүй байна гээд яна тийм үү яа л ингээд одоо миний оролцож байгаа болохоор ингээд моделийн бас ер нь миссинг тэмцээн байхгүй юу. Тэгээ би ингээд энэ миссинг тэмцээнийг хажих юм бол одоо international миссинг тэмцээнд орно. Өөр орны хүмүүстэй. Тэгээ тэр нь болохоор Египт. Тэгээ тэр болохоор ингээд харин international ингээд миссинг тэмцээн орохын тулд заавал ер нь метр 63 байх хэрэгтэй гэдэг. Тэгээ намайг хэмсэн чинь би 1 метр 65 бахад яа цаашгүй гэл. Тэгэл би яг контрактын зураал. Тэгэл харсан та. Тэгээд тэгэл яг тэнд байсан нэг зурагч нь болохоор яг одоо бидний хамгийн анхны фотошут болохоор тэр зурагчин дээрээс ахгүй юу. Тэгээ шууд тэр зурагчтайгаа яг хизээ ингээд фотошут их хүүгээ шууд тэндээ ингээд ярилцаал. Тэгээд барыг яг тэгэхэд яг нэг 3 сар тайсан миний кастинг 3 сарын ихээр тэг фотошут нь шууд 3 сарын сүүлээр ингээд шууд ингээд эхэлт одоо ингээд шууд 3 сарын сүүлээр ингээд эхлээд хийж байхгүй юу. Тэг минийх нэг 3 сарын сүүлээр Нидерланд яг Бельгид биш. Тэгэл яг тэрийгээ ингээд биччихэл. Тэгсэн чинь корона локдаун. Тэр ерөөсөө тэр зураг авалт хийж чадаагүй гэж тэр үед хийж чадаагүй. Тэр нь бүр минийх 3 сарын сүүлээр байсан чинь минийх бүр 7 сарын ихээр болсон. 7 сарын 1 юм уу 2-нд бүр тийж амар хойшлуулсан. Тэг тэр үрэл ерөөсөө тий одоо тэмцээний хэм одоо тэмцээний нэг юм хийж чадаагүй. Би ингээд адилхан оролцож байгаа хүмүүстэй ч ингээд уулзч чадаагүй. Тэгэл яг нэг 9 сарын 5 мод 6 сард бид нар эхнийхээ catwalk training хийгээд тэгээ catwalk training дээр бас би тэнд ингээд яг хүмүүстэй ингээд ер нь хадаа танилцаа. Бүгд амар хөөрхөн гоё штэ октод бас эрэгтэй хүмүүс. Миний нэр хэлж байгаа болохоор Anastasia Dark Brown гэдэг өнгөнд. Тэгээ Anastasia-гийн brush гэдэг нэр нэрлэж. Тэгэл яг ихний catwalk training. Яг ихний catwalk training болохоор манай catwalk coach байхгүйсэн өвчтэй ч лөө. Тэгээд яг зүгээр зохион байгуулж одоо манай тэмцээний зохион байгуулж 2 хүн баггүй эмхтэй эрэгтэй. Тэгээ хоёулаа ингээд миси тэмцээнд ингээд оролцож ирсэнтэй ингээд хажиж ирсэнтэй ингээд амар туршлагатай. Тэгээд тэр өөртөө ингээд оролцохдоо бас ингээд ер нь миси тэмцээнүүд ингээд ер нь яаж зохион байгуулж байгаа ингээд харчаад нэг өөрт нэг таалагдаагүй яагаад л дандаа ингээд эсвэл ингээ хүмүүсээс амар мөнгө салах гад эсвэл дандаа л ингээ арын хаалга юм уу те. Тэгээд бид нар өөрсдөө тэрийг харж байгаа юм таалагдаагүй. Тэгээд ер нь өөрөө тийм тэмцээн зохион байгуулъя гэж бодоод энэ тэмцээний зохион байгуулсан. Өмнө жил болохоор дандаа эрэгтэй хүмүүстэй гэсэн хэрэг. Энэ жилээс ингээ эмэгтэй эрэгтэй хоёул ингээ хийгээд байр том. Тэгэл бид нар catwalk тренингүүдээ хийгээд баг нийт баг 10 марга catwalk тренинг хийсэн баг шүү. Амар их хийсэн. Тэгээд catwalk тренинг амар гоё, манай багш бас амар гоё. Тэгээд бид нар ингээд амар сайн зааж өгдөг. Би танд бас бичлэг үзүүлнэ. Тэгээд catwalk тренинг дээр 100 ихний фотошут хийхдээ ингээд манай ингээд 2 зохион болж хүмүүс бүр ингээд миний ингээд зураг авалт хачиг амар гайхаад бүр ингээд хөөгч ямар сайн чиний ингээд чи одоо ингээд поз амар ингээд амар сайн амар мундаг ингээд амар happy байсан. Миний зураг авалт хачиг би тэг байлаа.
Тэгээд ер нь catwalk тренингүүд хийгээд тэгээд бас 8 сард бид нар ингээд wipe out гэдэг ингээ бөөнөр юм усны амар том усны ингээд тань мэдгүй ингээд нэг нэвтрүүлэг тэгэл байх улаан мулаа юм дээр тэрэн дээр ингээл авирж эсвэл усан доонж яг тиймэрхүү юм бид нар бөөнөр хийсэн. Тэгээд тэр нь бас амар гоё. Тэгээд ер нь яг энэ тэмцээнд ороход яг 3 удаа зураг авалт хийн. Тэгээ амар олон удаа catwalk тренинг, 3 удаа видео шут. Тэгээ бас нэг бичлэг ингээд одоо видео шут хийн. Тэрийг бас нэрээ хийсэн. Тэгээд бас нэг медиа тренинг болохоор wall agency хүн бид тэр ирээд ер нь ингээд одоо модель хүн яг ямар ингээ ааштай байх хэрэгтэй вэ? Яаж хүнтэй харьцах хэрэгтэй вэ? Гэдэг ингээл ер нь ингээд эхлэхэд ингээ юу ингээд одоо ингээд хэрэгтэй вэ те баахан ингээ мэдээлэл өгдөг тренинг бас нэг байгаа. Тэр бас амар сонирхолтой байсан. Тэгээд эхлээд нэг баахан catwalk тренинг хийж байгаа. Тэгээд catwalk тренингээ болоод одоо финал шоугийн тренингнуудаа хийж байгаа. Тийм болохоор одоо ингээл одоо яаж болох уу гээ одоо ингээд сурцсан байгаа шүү дээ. Catwalk тренинг одоо болохоор ер нь бүжиг одоо бидний одоо яг одоо бүжиг сурж байгаа. Бүжиг сурж исэн гэсний буцаад локдаун болоод одоо буцаад юу хийх байгаа. Гэтэ бүжиг сурж байгаа. Тэгээд өөр дахиад зөндөө юм сурна. Локдаун дуусаад би бөөнөр уулзч болохоор л тэг буцаад тэрийгэ өөрчлүүлнэ. Bronzer би болохоор Maybelline City Bronzer. Одоохондоо ерөөсөө өөрийгөө тэгж модель гэдэг гэж боддгоо. Юус яг зураг авалт дээр ингээд хийжсэн чинь яг одоо ажиллаар зураг авалт хийж авах гэх юм уу. Тиймээс би яг өөрийгөө модель гэж боддгоо. Тэг хүмүүс ингээ чи модель эстэй хэрвээ ингээ үгүй гэж хэлж чадахгүй тэгж хэлдэг. Тийм ээ тийм. Ямар юу гэд. Тэгээ юу нээр олон хүмүүс намайг юу яаж модель болсон гэж асуусан болохоор тэгээд хүмүүс би ингэ яаж өгч юм. Ялангуяа ингээд тэгээ намхан ер нь модель болох хэцүү. Тэгэхээр би зүгээр азтай л байсан л да. Энэ тэмцээнд оролцоод нэр үсээ улаан бодсон байгаа. Энэ ихтэй зүгээр угаахаар ингэ бодох нь ингэ арилждаг. Тэр нэг 2-3 7 гэт юм лээ. Тэгээ бодхол нэрээ ингэ бүдэгрээд тэгээ улаан байж байгаа л тэгэл тэр нь багсаа сүлдээ бүр ингэ ягаан болоод тусдаг. Одоо ингэ 2 дахь бодсон байгаа. Яг одоо нэг удаа ингэж будаал тэгэл угаагаад тэрийг арилгаад тэгээд ер нь биелэгтэйгээ өсчнүүд онгоно. Тэр үсээ буцаа будандаа тэгвэл миний ус бүр амар ургацсан. Тэр бронзер яг ингээд цэрийн доор яг энэ дээрээ бас ингээд тавьдаг явдал би яг нүрээ жоохон өргөн байдаг болохоор яг энэ хоёр талтай ингээд тэгээд тохон дээрээ тухай жоохон жижиг харагдах гэж. Тэгээд жоохон эрүүнийхэн доор би хамраа контурддаг сүтэр хаман дээр би ингээ хамрахын гадаар би ингээ амар урт хамартай тэгээд доор нь ингээ сүт тавьчих миний хамар жоох ингээ байхаар жижигхэн нэл таарт гэт тэгж аваад энэ хамрынхаа ийм улаан устай бас хэцүү мэлий яагаад л ингээд
миний хувцсууд дандаа бүгдээрээ ингээд хар цагаан, бэж, бор, ягаан. Тэгээд гинт ингээ улаан өстэй хахаар ингээд миний хувцснууд ерөөсөө ингээд өстэй ингээд цогцохгүй баг ганц цогцож байгаа нь хар тэгээд цагаан ч юм уу. Тэгээд ингээд улаан өснөр ингээ хар хувцс өсгөх брэд нэг юм рок охин шиг харагдаад. Тиймээс тэр жоо хэцүү мөлий улаан өс. Тиймээс би яг ингээд тэрнээс болж би ингээд өсөө ер нь хизээж permanent улаанаар бодохгүй гэж бодож байгаа. Одоо зүгээр туршиж үзэл. Яг л миний яг энэ доотлох ус болохоор шар ахгүй юу? Лонд. Тиймээс ингээд шар болохоор ингээд улаан өнгө ингээд ороод тэгвэл хар уснаар орохгүй л дээ. Тэгээ нэг миний ус хар тэгээ доотлох ингээд шарлах хитрхи ингээд над мухаар гэдэг. Өсөө бодуулж чадахгүй тайм хэцүү. Тиймээс улаан өнгө сонгосон байдیں۔ Тэгээ өөр нь ингэж бодоод тэгэхээр нэг өөр гэсэн амжилттай харагдана. Том хавраа бодох хамгийн удаа. Тэгээд ялгаа ирж байгаа гарчаад. Тэгтээ. За хамраа концептэд болчлаа болохоор BE Creative Makeup. Ингэж нахаар ингээд царайч ингээд арай ингээд lifted харагдана тэгвэл яг зүгээр хацсан дээр тавахаар мэдээж арай ингээд cute харагдана. Ингээд ингэж дээшээ тавахаар арай ингээд царайч арай lifted харагдана. Нэг болоор. Одоо миний царайраа буцаж жоох өнгөтэй болоод тэгвэл бас жоох хамарн дээр бас жоох нүдэн дээр тавьчихсан. Би нэр хөмсгөө гэлдэн. Би хөмсгөө яаж гэлдэв гэхээр миний хөмсг амар урт тэгээ бүгдээр ингээд доош ингээд унждаг хгүй. Тийм би зүгээр ингээд зүгээр eyebrow gel-аар ингээ хөмсгөө ингээ дээшлэхээр буцаа ингээ унаад байдаг. Тиймээс би Got to be glued get waterproof styling gel яг хүсэн тахгүй. Би нэг жоох ингээ гарн дээр аваад би хакийг TikTok-аас харсан. Жоох ийм багсан дээр ингээ жоох нэг тавиад тийм үс you know. Тэгэхээр ингээ бүр өдөржингөө ингээ байж тахгүй. Юурс доош унж унахгүй. Ялгаа нь харж байна. Энэ болохоор ингээ тэр ингээ доош энэ болохоор ингээ It's a good hack. Танаар орлож үзээрэй. Ялангуяа ингээ Аз хүмүүсглөө бүгдээр ингээ нэг юм бүдүүн үстэй. Энэ хүмсэг бол бүр энэ сүүлийн хит үснүү дандаа ингээд доошоо бүр ингэж унждаг хөөх бүр ингээд доошоо. Тэгээ би нүгээр ингээд нэх үсгүү. Тэгээс бүр ингээд үсэн доошоо унжгаад бүр халзаа хэрэгтэй. But I really like this hack. This trick. Одоо бүх ингээд powder юмнуудаа тавьсан болохоор би setting spray хийдэг. Тэгвэл одоо ингээд харахаар миний нүгээр амар Хөрөө.
Бид тугаас амар туслаг нүрт болохоор ингээд амар пауза төрөлттэй те. Тэгтээ тэр хуурай өнгийн ингээд хуурай мэдэр шин байхгүй болгонд бол setting spray би Urban Decay All Nighter бараг дуусч байгаа. Тэгээ одоо тэмцэн дээр яг юу болж байгаа вэ гэхээр одоо бид нэг өөр спүүнээр уулзах чадахгүй болохоор тренинг хийж чадахгүй. Гэтэ одоо болохоор зүгээр одоо ингээд мессежээр ингээд voting болж байгаа. Тэгээд одоо voting хийгээд одоо 3 дахь сар өнгөрсөн. Тэгээ би ингээд сар болгон ингээд топ 10-ийг ингээд мэддэгдүүлдэг байхгүй юу? Би тэг эхний сар болохоор 3-т орсон, 2 дахь сар болохоор 1-т орсон. Тэгээ ингээд бүр яг ингээд шинэ жилээр ингээд одоо тэр видеог харж байгаа байхгүй юу? Бид ингээд найзтайгаа ингээд шинэ жил тэмдэглээд бид бөөнөрөө нэг байнг байр төрөлсөн. Дилээ тэрийг харж би өөр гэж хайрлаа. Найзтайгаа тэрэлтэл төвдөр өсрэлтэл өөр амар гоё. Яг гоё дэм гоё мэдээр. Би ингээд тэр мессежээр ингээд явуулдаг. Бүгд ингээд нэгт орсон. Тэгээд түрүү 2 сарын юугаар болохоор 2 төрсөн байлаа. Тэгээ яг банк ингээд топ 3 таа болохоор happy байна. Тэгээ манай шоу нь 2 сарын 18-нд болохоос нь ч одоо буцаа корона гээд бүр 6 сар руу хойшлуулагдсан. Тиймээс одоо 6 сар хүртэл мессежээр ингээд vote хийж болно. Тэгээд хүснээрээ vote хийж болно. Яг хүний нэг биш. Та нар тэгээ vote маруул өгөөрэй. Гэтэ яг ганцхан Бэлэг, Нидерланд хоёрын орны хүмүүс vote хийж болно. Тиймээс Монгол зонгодод хийж болохгүй. Харамсалтай. Яг би ингээд зур топ 3 юм уу зур топ 10-д байжлаа бол болоо л доо. Гэтэ vintage нэгт оруулаа амар гоё. За дараагийн юу нүдэ бодъё. Энэ миний палетнууд. Та бас миний makeup collection-ыг хармаараа бол бас доор комментлж болно шүү. Би тэгээд харуулж чадна. Тэгээс одоогийн байдлаар бол та нар skincare routine үзмээр бол комментлээрээ. Тэгээ бас makeup collection-ыг үзмээр бол комментлээрээ. Бас өөрийн үзмээр бол бас комментлж болно. Би одоо бас ингэ шил утас асуулах бас арай бичлэг хийх боломжтой тасан. Тэгвэл өмнө нь болохоор миний утас жоохон хуучирсан. Тэгээд камер муу дуулж бас жоохон муу. Одоо шил утас болохоор авцуулахаар би зөндөө олон бичлэг хийж болно шүү. За энэ болохоор Naked Heat энэ өнгийг авсан байгаа. Тэгээд та нар бас өөр ямар бичлэг үзмээр ганц минийх биш бас өөр санааны байгуул хэлээрээ. Тэгээд бичлэг хийн шүү. Нэг юм өргөний brush хэлдэг. Ийм том brush болохоор ингээд blend out хийх гэж ингээд амар өгдөө. Тэгэлээ нэг юм хөнгөр энэ дээр түрхээд сайн blended сайн тарааж өгөөд энэ бол ер нь миний everyday ер нь миний standard makeup look. Нүрэ бодохоор юу ингэж боддог. Мэдээж ингээ баярын өдөр бол арай тод боддог. Гэхдээ ер нь хинхтэй зүгээр ингэж боддог. Тэг хүмүүс бас ер нь намайг яаж нүрэ боддог вэ гэж асуулахаар бас 2 in 1 болгоод нэг видео хийчихлээ. За энэ өнгөөр ингээ нүдээ ингээ бодчихлаа. Түнмөс чигэн багс аваад энэ өнгийг аваад арай жоохон бордоо гэх юм уу. Гэхдээ энэ нүүдээс нэг тод биш гэхдээ өнгө нь арай өөр. Би энэ өнгийг аваад гинэд crease болоод идэх. Энэ болохоор ингээд арай ингээд томоор биш арай энэ хэсэгт ингээд фокусцсан. Ингээд зүгээр таарж өгөөд. Яг энэ
Окей. Арай нэг өөр палет аваад Anastasia Soft Glam палет болохоор юм. Би энэ палет болохоор энэ баксыг аваад арай жоохон нарийнх. Өмнөх нь болохоор арай жоохон бөөрн кейсэн. За энэ баксыг аваад энэ rustic гэдэг энэ боронго. Энийг аваад хин би сан тайлбарлаж чадахгүй бол тань зүгээр хараад ойлгохыг хичээгээрэй. Нэг одоо энэ сүүлийн одоо энэ хэсэг дээр ингэ арай жоохон тод боронго. Чүнэ. Тэгээд л тэгээд энэ үнгийг аваад бүр тодруулж болно. Sienna. За энэ everyday биш юм байна. Энэ арилтууд. Миний баг everyday бол бараг зүгээр яг нөрө бодчих бодоод нүдэн дээр зүгээр bronzer ингэ тэгэл eyeliner басгаар. Энэ бол арай жоохон тод юм байна. Бодоод тахтай. Энийг бол бараг party martin дээр хийдэг боддог. Би өдрөөл ингэж аим их нүрэ бодно гэж байхгүй л. Зүг танад нэг л үзүүлж байгаа юм шиг. Тэгээ ер нь ингээд яхаар ингээд би бодож ер нь энэ хаваар л ер нь амар фокустэй гинүүгээр бараг бодог байхгүй. Жоох ингээд тушаага ингээд блендтэй. Тэгээд ийм боронг аваад нүднийхээ доогоор тэгээ бас энэ тэмцээнийг хачих юм бол олон улсын одоо тэмцээнд оролцсон Miss Eco International гэдэг. Тэгээ бас 1000 евро хажина. Тэгээ бас одоо энэ одоо agency-тэй 2 жилийн контракттай болно. Тэгээ тэр тэмцээн рүү явахдаа ингээд тэд нар одоо миний бүх юмыг төлнө. Одоо онгоц тэгээ хотел хоол миний хувцас эдгээр ингээд бүгдийг ингээд тэд нар ингээд бэлдэж өгнө надад. Тэр ам гоё газ. There's I hope I win. Энэ оранж үнгийг жоох аваад жоох юм дээр дэж. Танд энэ тэмцээнийг ингээд сонирхож байгаа бол Instagram-ыг харж болно. Энэ тавьчих. Тэгээ намайг бас Instagram-д дагаарай. Тэгээ хамгийн сүүлд нь би нэг саа сонгоод одоо нэг юм шар юм үзэж амжиж байгаа шар саа. Юм шар. Би ихэлж. Энэ ч минь. Би ингээ хуран дээр ингээ аваад. Миний хэрүүлж байгаа eyeliner болохоор Kat Von D Tattoo Liner. Ингээд энэ гэж тийшээ. Ингэж нэг зураас зураад. Танд тэг өөрсдөө яг ихэр урт болохыг өөрөө мэдээд яг ер нь л ингээд нүднийх энэ зураас ингээд дагаад ер нь ингээд зураасаа зурна. Тэгснэ би ингэж яг энэ зураасаас ингэж нэг зураас зураад холбоод
Тэгээ дагаа нөх юм дүргээд зурж дүр. Тэвэж жоо. Харж байгаа адилхан нэг. Зураад тэгээд танаа ингээ одоохондоо ингээ айлайнер сайн зурж чадахгүй бол зүгээрээ гэсэн ингээ олон зурх тусмаа сурт юм блэ. Тэгээд practice makes perfect. Оролдож үзэл ухаасан тэгэл зүгээр тэгэл арилгаал буцаал зураал ингээл. Тэгээ бас яг нүдний хэлбэрээрээ ингээд хүмүүс өөр ингээд нүдтэй болохоор бас хүмүүс арай өөрөөр ингээд зурдаг. Тэгээд ингээд тэрийгээ ингээд бас ингээд олох гэж бас нэлээ уддаг л ахaltaа яг хүмүүс нэг нүдний ямар айлайнер зурч ингээд. Тэгээд одоо миний зурж байгаа айлайнер одоо ингээд чиний нүдэнд ингээд цохгүй байж болно. Тиймээс ингээд өөрөө сайн нүдэрээ ингээд бодороо ингээд тоглож ийж ингээд яг миний нүдэнд яг юу тохирж ийн гэдгээ халаараа. Хитрхи удаан халаж болдгүй мөлөө шүү. Тэгвэл амар халуун болчдөг. Тэг нүдэж баг түлчдэг л. Ададтай. Би тэгээд тэмцэнээсээ өөр болохоор их сургууль сурдаг. Хүний нөөцөөр. Тэгээд одоо нэгт анхныхаа жил дээр байгаа. Тэг хүний нөөцөөр сурдаг. Тэгээд одоохонд болохоор онлайнаар хичээлж байгаа. Тэг хэцүү мөлий. Ялангуяа онлайнаар болохоор бүр хэцүү. Тэгээд сургуулийн хажуугаар болохоор хувцсны дэлгүүрт ажилладаг. Амар том хувцсны дэлгүүр. Тэгээд ер нь хагасаа бүтсэн болгоо тэр ажилтаа ажиллаад сургуультай яваад корона байхгүй хат тэр тэмцээнийхээ тренинг руугаа яваад тэгээд хаяа найзтайгаа заяа маяа хиттэй уулзаад тэгэл ер нь болоод уу. Ингээ сурмасаа боорж илгэж чаддаг. Сурмасаа бодож байна. Болохоор хиймэл сурмас юу ч наадгүй. Яг нахыг сурмаар л л тэгтээ. Би ингээ сурааг болохоор хиймэл сурмас наачаар бүр хитрхи амар санагдаад байна. Тэгтээ ингээ наад зогтод амар хөөрхөн харагдаад байна. Миний хэрэглэж байгаа маскара болох миний хамгийн дуртай маскара. Maybelline The Falsies Push-Up Mascara Waterproof гэдэг. Би анх хөдөлж аваад амар дурлаад. Тэгээд дараа дахиж хөдлөж авах дэлгүүрт олдохгүй. Тэнийг бүр интернетээс захиалсан. Тэгээд ингээ миний би болох ингээ амар туслаг арьстай. Тэгээд миний маскара дандаа ингээ энэ доотлол модлолтоор ингээ дандаа маскара ингээ үлдээд тэгээд миний сурмас дандаа унжаад тийм болохоор ерөөс тийдгүү. Waterproof маскара хэрэглэжээ. Тэгээд дараа нь нэг ингийн маскараар дахиад нэг удаа дээгүүр нь явчихсан. Тэгээд бас ёо сурмас ч бүр тодол. No mascara. Энэ болохоор Lash Paradise. Цомсоо бодлогцсон. First mascara. Миний сурмасанда энэ үдээс хамаагүй гоё. Яг
Маскара болчихлоо. Маскара амар том ажил гэдэг юм байна да. Маскара болчихлоо л явах. Highlighter хэмжигэн хэсгийн болохоор Монголд байдаг makeup artist гэж штэ Bella гэдэг. Тэний палет юм билээ би мэдээчгүйсэн. Хөрхөн палет. Тэр Монголын makeup artist-ийн палет. Би дандаа энэ highlighter Santa shade-ийг нүднийхээ дотор нэг сүүл ингээ 3 сүүлийн багсаад тавьд. Тэгээ жоохон аваад хамбан дээр. Hindi tol дээр яваад. Жоохон аваад нэг хүнсгийнхэн доор. Тэмчгээ багс аваад бас жоохон аваад хацар дээр. Fenty Beauty Diamond Bomb ч лөө highlighter яваад бас жоох нэг яваад жоох нэмдэ. Style of highlighter eyeliner буцаад жоохон тулгсаад. Гинэрсэн хэсгээр буцаад зураад. Ингээд. Lip balm турсан байгаа. Жоохон орлогын гадуур. Энэ зүгээр essence нэг юу хямдхан хоорондоо зүгээр юм орлоо. Ингээд за одоо миний нүуний бодолд бол дууссан. Тэгээд бүрэн битэн болохын хамгийн сүүлийн болох бол үсэн эндүүдэх. Бидээ камер өрсөн эндүүдгүй угаасаа мол үсэн эндүүд чадах. Бид үсэн эндүүдчихэд I'll be back. За би үсэн эндүүдчлээ. Гимрхүү байна. Та нарт энэ улаас ямар санаж байна? Надад зөгч гин үү, зөхгүй байна уу? Харж байна. За ингээд миний бичлэг өндөрлөлээ. Та нар таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд мэдмээрээс өмнөд ч тэгээд ингээд би яриад төгсөн байх гэж найдаж байна. Тэгээ өөр асуулттай бол асууж болно шүү. Тэгээд өөр бичлэгийн санаа байгуул бид нар л өвчээрээ бидний DM дандаа онгорхоо байгаа шүү. Тиймээс танилцмаар авал эсвэл гоё юм ярилцмаар ч юм уу эсвэл санаа оноо байгуул манай YouTube найзтын одоо DM рүү бичиж болно шүү. Тэгээд үзсэнд баярлалаа. YouTube найзтын бүка баярлалаа. Peace out.